За бид нэр тарвсных нь талбай дээр ирсэн байна. За ер нь тарвс тарихад хэр хэцүү юм бэ? Яаж сурав? Эхлээд энэ шивгаг чинь тарьж чадахгүй нэг хүүхдийн толгой шин 2-3 юм гараад байхгүй болчихдог байсан. Одоо говалтан шаргач чинь бас их шивгаг их сайн тарьдаг. Бүр намайг баг бахын л манай өвөө эдгээр шивгаг тарьдаг байлээ. Тэгээд нутгийнхаа ногоочдоос асуугаад энийг одоо яаж тарих юм бэ? Тэгсэн чинь надад бол тэг зааж өгсөн. Өөртөөсөө тарихаас өмнө талбайгаа маш сайн 2 удаа бүр нэвтэл нь услаад тэрний дараа пилонклоод тэгээд үрээж байна уу, өрсөлгөөгөөж байна уу суулгаад за нэг 35-аас 45 хоног хугацаанд бол услаад хэрэггүй гэсэн. Тэр хугацаанд үндсээ маш сайн аавна. Тэрний дараа цэцэг суугаад эхлэхээр нь услана. Тэгээд нэг услаад 15 хоног дахиад битгий услаараа. Тэгээд жимс суугаад эн чинь ингээд мөлхөөд ингээд урт ургаад эхлэх юм бол одоо манайх энэ судас гэж ярьдаг. Тий. Энийг өдөөсөө метрээс илүү битгий ургуул. Тэгэл таслаад бай. Гол ишээ тий. Өөр хэмжээ оролдоод хэрэггүй тэр 10 гэдэх юун салаанд цэцэг тоос хүстэй мөстэй тэр мөр бол хамаахгүй. Чи зүгээр ингээл тэр. Тэгээ сайхан ургана гэсэн. Би нодон одоо энэ софт штэ. Энд чинь бүр 15 гэл хэдэн зүйлээ. Нөгөө Украин үрнээс гарсан тий. Холимог үрнүүд биш тий. Холимог үрнүүдээс админаас л авсан. Тий 13 хил болцсон байна гэдэг. 10 хэдэн гэл болтлоо том болсон. Тэгээд энэ жил дахиад ингээд тарьсан. Одоо бол сайхан ургацсан. Өөрөөс нь үрийг аваад тарьчихсан юм уу тий? Үрийг аваад тарьсан. Одоо энэ харууд нь юу вэ? Бас тэрний үрнүүд юм уу? Тий, ер нь энэ ч одоо ингээд энэ зарим нь дотроо улаан байгаа, зарим нь шар байгаа. Шар их гоё чихэрлэг амттай юм билээ. Тэгээд аднаас нараад улаан шаргаа бас ялахгүй даагаад. Зүг. Тэр өрний л өгчлүүд яваад байгаа юм бэ? Янзын гоё амттай юм билээ. Тэр нэг улаан шар гонцгой нэг холимог өрнүүд байсан дээ шивганы. Тэр чинь баг. Зүг. Тэгэж тарьдаг байх нь шүү дээ, тий? Тэгэж би бол одоо 2 жил тарьсан. Түүнээс би одоо нөгөө юу 1-2 3 салаа ургуулад 10 20 гэдэх дээр нь таслаад энэ тэр тоос хүртэн тэр мэрийг бол би техник ажиллагаануудыг хийгээгүй. Зүг. Энэ устын 1 метр ургуулаад таслаад байсан. Тэгэл одоо хангалттай сайхан ургачлаа. За тэнд ил талбай өгөрцөө байх шиг байна тий? Ил талбай өгөрцөө байгаа. За тэрийг сонирх юм. Энэ байцаа ямар сорт вэ? Энэ зүгээр л захаас орон байцаа аваад тасцсан. За. Ер нь хэдэн сар гэдгүү ч хөө? Энэ одоо 9 сарын дундуур болчих واخа. Зүг. Эртний байцаа тасчихсан нөгөө яагаад ч болцоо хагараад идэм билээ. Зүг. Тэгээ энэ хэсэгт нь эртний байцаа дээр өөртөө идийгээд юу асан чинь шал өөр юм ургаад болтгоо. Нөгөөдгөнд нөгөө хятадын нэг ямар байцаг лээ. Шүлний байцаг л үү гэлээ. Далбаас юм ургаад. Зүг. За энэ ямар сортын өгөрч вэ? Энэ одоо бас л захаасаа аваад тарьчихсан да энэ баглагын сорт юм байна тий. Энэ даслагын энэ бас их сайхан л ургад нэг томс зүсүүд болдгоо юм билээ. Нөгөө Шремский F1-ийг тариагүй Польш. Тэр мөрийг статаар. Тэр энэ манай Багрогийн тариачд бас тарьдаг гэжсэн. Ягаад тэгэхээр 3 жилийн өмнө надаас яг тэр үрийг олж өгөөч. Би Багрогийн тариач юм байна гэж ярьж ирсэн шүү дээ. Их сайн үргээд. Яг нь Шремский F1 бол Польшийн 1 номерын үрэлтэй. Монголд харин хэрэг зогсож ургад юм байгаа. Тэр хүмүүс асуугаад байсныг бодоход бол бас сайн л болж тарах гэдэг байгаа байхгүй. За. За тэнд кел байцаа байна, хүрэн манжин байна, луун байна. Энэ буржгар кел бууцаа нэлээд томорч байна. Энэ хөгшөөс ч гэсэн. Жохо хорхоо идэт байхаар үнэс хайцсан чи одоо ингэ бүр хөгшөөс. Зүг. Энэ бууцаагч нь бистэй тасч чадахгүй юм да. Цэцгэлүүлээд. Энэ кел байцааг бол дархныхан одоо овоол танд юу яадаг мэддэг болгоод байгаа шүү дээ. Ер нь хүмүүс их захиалж авч гин үү? Одоо намар болохоор наад чинь хүмүүс нөгөө олдох байх уу? Дээр нь юу байгаад өвөл идэхээ.
Аха. Хил дээр ячдаг. Би бол захиалгын дийлдэг л. Аха. Намар. Одоо бол шинхнээр нөгөө баг багаар нь аваад байдаг. Аха. Намар болоод ирэхээр зүгээр хилээр нь авах. Буржгар гэлэн тий. Тийм. Тэр капрал гэж чамд явуулж исэн мөн үү? Өөр өрөө. Тэр чинь ягаан шүү дээ. Капрал нь ягаан тий. Тэгээ одоо тэр болонд нэг ойрхон ургацсан лээ. Зүв. Тэр чинь ягаан суур. Луу ямар сорт тарьсан бэ? За энэ луун байт энэ гадны талбай хүмүүд ердөөсөө би энэ захийнхаа үс зардаг хүмүүсээс л авчихдээ энэ юуных л байгаа. Хүрээлэн гээл өрөө байгаа. Зүв. Хөрманч нь бол сайхан томорсон л юм байна. Наад чинь баг нөгөө солонгос үрэх байгаа. Бас нэг хоёлооч нэг тийм болсон билүү? За. Тэр чи ирлид сорт байсан л да. Тийм. Тийм хөрманжингийн мөртлөө ирлид сорт байхыг би өстө тэгэхэд л харсан. Аа. За. За дараагийн хөлөмж рүү хэдүүл орж үзье. Энэ юу юм? Брокколи юм тий? Энэ брокколи. Ямар сорт вэ? За энэ юунес нөгөө нэг бежогийн л үр. Яг сортын нэрийг мартчихжээ. Аха. Эхнийх нь л ингэж нэг сайхан том энэс ингээд том урагцгаад энийг дарж авсны дараа чих нэг цэцгэлчээд байгаа юм да энэ брокколиг бас юмыг тааруулж чадахгүй байгаа. Аха. Ер нь нэг жоохон Иш миш нь бол бас сайхан бүдүүн л юм байна. Доод үндсэн ишин тий? Тийм. Бас өрмөц сорт байна. Энэ дээдлийн толгой молгоо нь гүн ногоон болдог. Тэгээ цайвар майвар биш гэж надад өгсөн. Аха. Вольтам 39 гээд Америк айгуу гой сорт байдаг шүү дээ. Би уржнан нэг Украинаас оруулж ирээд тарьж исэн. Өсто өөрөө ургачдаг юм билэ. Задардггүй хамгийн гол нь. Харин задрахгүй л үйл зүгээр юм. Тэгэд ишин нарийнхан мөртлөө толгоон том. За дараагийнхаа хөлөмж рүү оръё. За энэ бол дан лойл тариалсан хөлөмж байна тий. За энэ бол данд толстой байгаа. Дан толстой. Тийм. Гэхдээ эн чинь бүгдийг 2-9-ээр ургуулсан юм байна тий. Бүгдийг 2-9-ээр ургуулсан. Ер нь нодны уржнан би нэг цөөхөн хитэн бутыг 2-9-ээр ургуулж үтсэн. Аха. Жимсэн жижигрэх нүү, ер нь болох нүү гэдэг. Тэгээд нодноогоос эхлээд ердөөсөө бүх суулгацуудаа бүгдийг 2-9-ээр ургуулсан. Үрслэгээний шатанд нь хийсэн үү? Одоо энэ юу яадаг да? Ингэж ургаж байгаад энэ эхний баг цэцгийн доотлолт нэг салаа үүсдэг дээ. За 6 дахь навчин дээрээс. Одоо энэ яг энэ баг цэцгийн доотлолт нэг Аха. салаа үүсдэг. Тэр их бүжирхэг байдаг. Аха. Тэрийг л би салаа болгож ургуулдаг. Зөв. Үүнээс иш өөр газраас ургаж байгаа нь болохоор энийг гүйцэтгэх юм билээ. Аа. Яг энэ баг цэцгний яг доотлын салаа бол маш хүчтэй. 6 7 дахь навчны салаа байна шүү дээ. Тий. Одоо ердөөсө баг цэцэг болгоны доотлол дээр яг доотлын энэ салаа маш хүчрэх. Аха. Эцнээ энэ бус газраас гарснаас хойно ургасан ч гэсэн тэднээс илүү хурдан том. Аха. Германууд болохоор ч нөгөө үрслэгийн шатанд нэг авчдаг штэ тий урах шугуурыг. Тэрийн систем Үзээгүй юу? үзээгүй. Тэр чи уржнан би өстө гом их ярьсан да тэр Тийм. талаар. Тий. Би бол үзээгүй. Тий. Үрслэгийн шатанд тэгээд яг тэнцүү ургуулцдаг байхгүй. Тийм. Тий. Хоёр иш яг идэлхэн хугацаанд идэлхэн өсөлттэй ерөөсө копи паст хийгээд тавьчихж байгаа гэсэн. За энэ их гоё ургаж байгаа юм байна тий. Тэгээ энд бол дандаа толстой тавьдаг. Зүг. За фестивал дээр бол өстө хангалттай ногоотой ирэх юм байна манай амраа. Энэ ер нь жимс жижигс томорч нь энэ 2-9-ээр ургуулхад. Гэхдээ ердөөс тийм байхгүй. Энэ л адилхан. Энэ толстой ч нэг 80-аас 110 г жимс суудаг шээ. Аха дундчаар. Тийм дунджаар. Ер нь л тэр хэмжээндээ л очино. Зүг. 2-9-ээр ургуулсан, 1-9-ээр ургуулсан. Ер нь бол их ялгаа бол байхгүй. Энэ ингээл 2-9-ээр чинь бүгд адилхан ургуулсан байна шээ. Энд гэхдээ юу вэ штэ. Нэг баг цэцгэнд эн чинь нэг 6-аас 8 жимс суудаг штэ. Толстой. Өөрийнх нь стандарт нь. Энэ зарим нь өөр 2-9 мөшөөр явцсан байна. Тэр нөгөө боорын хүчил юу яадаг гэж ярих чинь сонсоод. Аа. Тэгээ энэ яг
энэ доотлын баг цэцгнүүдэд бол цацагтаагүй боорын хүчил. Аха. А дээшээгээ бол цацсан. Би гэхдээ ганц 2 удаа л цацсан баг. Аха. Тэгэхэд ингэж бүр салаалаад энэ баг цэцгэн дахиж хажуу тийшээ салаалаад сууд гэдэг. Энэ миний ингээ харуултаа. 2 салаа болж боорын хүчил цацхаар ийм их юм сууж байгаа. Аха. Тэгэхээр боорын хүчлийг бол цаг тухайн үед нь хэрэглэх ийм ач тустай ах нь шүү дээ, тий? Хэрэгтэй юм билээ. Цэцгэлд түргэж чинь. Тий. Тэгээд олон болно, тий? Цэцгний тоо. Тий. Зөв. За гайхамшигтай маа. Энд чинь 1 сарын сүүлээр үргэлжлүүлсэн гэдэг лөө. Би 1 сарын сүүлээр үргэлжлүүлээд Түнийлдээд. тийм түнийлдээд эндээ халдаг утас тавиад би 4 сарын 10-аас суулгаад тэгээ энэ хавсч бас их хүүтэн байсан. Би уг нь 6 сарын дундуур баг Түүгээд эхэлждэг. Эхний ургац. улаалагчна гэж бодсон. Өмнө нь би зүгээр тэр 7 сарын ихэр бол ер нь улаалагчаад байдیں۔ Аха. Энэ жил чи би эрт тэр их л сайн малсан. Алсараа энэ жил цаг агаар жоохон тийм байх шиг үлээ. Ер нь лөө. Тий. Тэгээ энэ дотор түнэлдээд халдаг утас тавиад янзаар л үтсэн дөө. За. За дараагийн хөлөмж рүү оръё гиснээс энд хаш байгаа юм байна шүү дээ, тий? Энэ ямар сортын хаш тарьсан бэ? Энэ бас энэ захаасаа л автсан юм аа. Аха. Энэ хужаал сорт юм билээ. А нарийнхан урт юм байна, тий? Виолет лунготой их төстэй юм байна. Энэ эртийн болцтой сорттой их төстэй сорт биш үү? Энэ бас оройгоо авахулцсан юм байна, тий? Таналтай. Их л урт том болгоч юу гэм бэлээ. А тэнд байна. Урт хүрэн, тий? Тий. Зөв. За дараагийн хөлөмжийг сонирхцгоё. Энэ жил ер нь тэгээд нэг их сонирн байсан тий. Аа? Ер нь цагаагаар нь хавчаад ах юм. Шөндөө их сэрэг хоонод байна. Харин энэ хаа газар жоохон жимсний болцож бай, хүнсний ногооны болцож бай нэг жоохон оройтод байна гэж хүмүүс яриад байгаа юм. За энд ямар сортууд тарьсан байна? За энд бол Нидерланд кинг байгаа. Дан өгөрсөн юм байна тий. Дан үүсцэн. Ирээчлоор тэгээд нөгөө хятад сорт биш үлээ. За. Энэ бол бас их хадгалалт их сайн даадаг. Аха. Арай амттай. Бас уу? Тий. Нидерланд кингээс үү? Аха. Одоо энэ хүмүүс энэ богино сортыг маш сайн авдаг шин. Аха. Энэ Нидерланд кинг чинь бол авнаа энэ бас сайн. Өнөөдөр чинь 8 сарын 13, 14 ямар үнэтэй зарагдж байна тарханд? Одоо ч 3000 болох шивтэй. За одоо ингээ 9 сард өгөхөд ирэхээр бүр цэвэр уснаас юмтхан болцдог тий. Тэр л жоохон гомдмоор тий. А энэ юу юм бэ штэ? Нидерланд кингийг бодвол нэг сугнаасаа их олон жимс өгд юм ба штэ. Нэг сугнаас 2-оос 3 жимс өгдөг. Тийм байна. Бас хөөе. Зарим бүр жижиг нөгөө дарчлагын өнгөрцөн үчин 5 6 өгдөг штэ. Нэг юунаас тий сугнаас. А Нидерланд кинг бол нэгийг л нэгийг л. тий. За. Гоё юм аа.